Сайн бацгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийнхөө Монгол Ёс Хүмүүжлийн хичээлээ эхэлцгээе. Та бүхэн ширээн дээр ном дэвтрээ гаргаж тавиарай. За, чи ямар хоол хүнсийг хизээ хэр зэрэг хэрэглэдэг бэ? Энэ асуултын дагуу өөртөө бодоорой. За, тэгвэл чи хүйтийн сэрүүн цагт юу хэрэглэдэг юм бол? Ер нь хүйтийн сэрүүн цагт ямар эдийн ундааг хэрэглүүл зүгээр гэж бодож байна. Эргцүүлэн бодоорой хүүхдүүдээ. За, багш нь сэрүүний үйлрэлд миний хэрэглэдэг эдийн ундаа юу байх нь вэ? Мөн би ямар эдийн ундааг хэрэглэхээр шийдсэнгээ та бүхэнд танилцуулъя. За, өөрийнхөө бодож байсан зүйл чинь багшийнхтай таарч байна уугүй юу? Өөр байна уу? Та бүхэн бас хараарай. За, багш нь өвлийн үйлрэлд махыг түлхүү хэрэглэдэг. За, мөн тослог эдээ бидний ярьж занснаар өрөм, цагаан тос, бор тос гэд хүүхдүүд маань мэддэг байх гэж бодож байна. За, мөн аарцыг бид нэр их буцалгаж уудаг байгаа. Тэгээд та бүхэн ч бас буцалгаж уудаг баха. За, ааруулаа идэх дуртай, мөн ааруулаа усанд дэвтээгээд шүүсийг нь уух дуртай. Одоо үүнээс хойш багш нь юуг хэрэглэхээр шийдсэн бэ гэдгээ бас та бүхэнд танилцуулъя. За, жимс жимсгэнийг түлхүү хэрэглэх нь зүйтэй юм байна. За, энэ юу гэхээр та нарын сайн мэдих анис, нэрэс гэх жишээний жимснүүдийг бусгаж уух нь их зүгээр юм шиг байна. За, мөн ааг, тай, амтад зэрлэг ногоонуудыг хэрэглэх нь бас сайн байна. Бид нэр сая хүйтний үйлрэл эдгээр зүйлийг хэрэглэж болох юм байна гэж бодлоо. Одоо тэгвэл дулааны үйлрэлд юу хэрэглэвэл зүгээр юм болоо? За, дулаан цагт буюу зун хаврын үйлрэлд юу хэрэглэсэн дээр вэ? За, багш нь дулаан цагт болохоор сүйд цагаан эдэгээ түлхүү хэрэглэхийг хичээдэг. Яагаад гэвэл зуны дэлгэр сайхан үйлрэлд хөдөө очоод сүүгээ өөрсдөө саагаад цагаан эдэгээ боловсруулж хэрэглэх нь манай Монгол түмний уламжлалт цагаан эдээ байгаа. Тийм болохоор цагаан эдээгээ түлхүү хэрэглэдэг. Харин хэрэглэж заншихаар шийдсэн зүйл маань бол эхлээд хэрэм байгаа. За, хэрэм гэдэг маань юу вэ гэхээр усыг сүлж буцлагсан нэгэн зүйлийн унд. За, мөн багш нь цийдэм гэдэг зүйлийг хэрэглэх гэж байгаа. За, энэ цийдэм нь юу вэ гэхээр усан дээр сүүг хийж уунаа гэсэн үг. За, багш нь эдгээр зүйлийг хэрэглэж байгаа. За, хүүхдүүдээ коронавирусын халдвараас сэргийлцгээе. Амны хаалтыг хэрэглэж хөвших, нус цэрээ ил задгаа газар хаяхгүй байх, олон хүн цугларсан газраар явахгүй байх, гадуур гарахдаа амны хаалт, бэлийг хэрэглэж хөвшөөрэй хүүхдүүдээ. Бидний өнөөдрийн хичээлийн сэдэв бол зөв хооллолт. За, бид бүхэн зөв хооллохдоо жилийн 4 улиралдаа тохируулан халуун хүйтэнд нь тохируулж хооллох ёстой байна. Ингээд багш нь та бүхэнд нэгэн бичлэгийг сонирхуулъя. Зөв зохистой хооллолт нь өглөө босоод өлөн үедээ 1-2 аяг ус уухаас эхэлдэг. Үргэлжлүүлэн дэглэмтэй хооллол. Өдөрт 3-5 удаа тогтмол цагт тохируулан хооллож сурах хэрэгтэй. Үргэлж олон нэр төрлийн хоол хүнс хэрэглэж, илчлэг тижээлэг чанарыг анхаар. Бүтэн бүхэл бүрийн бүтээгдэхүүн сонгож хэрэглэх. Мөн бүтээгдэхүүний шошрыг заавал уншиж байх нь зөв хооллолтын чухал алхам юм шүү. За, бүгдээрээ сурах чихээ 66 дугаар хуудсан дээр байгаа зөв хооллолт эхийг багшигаа дагаад уншицгаая. Гарьдхүү зуныхаа амралтаар хөдөө өвөгөндөө очив. Эмээн ачтаа сүү хөөрүүлдэ. Халуун дээр нь уу гэв. Аяхтай сүү амттай байлаа. Харин удалгүй гидсэн өмшгөрөн яаран гүйв. Өвөө, хотын та нар ямар цагаан эдээ идэх вүштэй? Ходоод гидс чинь дасаагүй байхгүй юу? Зуны цагт Монгол хүн чинь цагаан эдээгээ ууж идэн гидсээ цайлгадаг юм гэж хэлв. Гард, өвөө, гидсээ цайлгана гэж юу гэсэн үг вэ гэж асуухад өвөө, цайлгах гэдэг нь цагаан болгох гэсэн утгатай. Гидсээ цайлгах гэдэг нь цагаан эдээг өдөр тутам хэрэглэхгүй байж байгаад элбэг дэлбэг үйлрэлд тогтмол хэрэглэж эхлэхийг хэлж байгаа юм.
бор хоол идэж байсан ходоод гидсээ цагаан эдээгээр цайлгаж эхлэнэ гэсэн үг. Та нарын хэлдэг зөв хооллогтол хамаарах юм даа гэв. За бүгдээрээ энэ ихээс юуны тухай гарсан бодол билүү, тохиолдсон явдал билүү өөртөө маш сайн бодож хүүхдүүдээ. За өвөө хүү хоёр хоорондоо юу гэж ярилцсан юм болоо? Хүү ёо гиз. Хотын та нар ямар цагаан эдээ идэх биш те. Ходоод гэдс чинь дасаагүй байхгүй юу? Зуны цагт цагаан эдээгэн ууж гидсээ цайлгадаг юм хөөмнө гэж өвөө нь хэлжээ. За хүү өвөө гидсээ цайлгах гэж юу гэсэн үг юм бэ гэж асуув. За та бүхэн толь бичгээсээ гидсээ цайлгах гэдэг маань юу гэсэн үг болохыг олж дэвтэр дээрээ бичээрэй хүүхдүүдээ. За гидсээ цайлгана гэдэг нь цагаан эдээг өдөр тутам хэрэглэж цагаан болгох л гэсэн утгатай үг байх нэ. За зөв хооллохын тулд чи юуг анхаарах вэ? За хүнсээ удирдаа тохируулан зөв хэрэглэх, хоорондоо зохицохгүй хүнсийг хольж хэрэглэхгүй байх. За хэмжээг нь тохируулан идэх, хоол ундныхаа халуун хүтнийг тохируулах. За хизээ идэхээ зохицуулах хэрэгтэй юм байна. Ингээд зөв хооллосноор эрүүл чирэг, өв тэгш бие бэлтэртэй болох нэ хүүхдүүдээ. За буруу хооллохын хор уршиг нь юу юм болоо хүүхдүүдээ? За нэгд нь хоолыг хэтрүүлж хэргэлбэл гэдэс дотор чинь хямрна. За мөн дараагийнх нь үдэш ороо идсэн хоол сайн шингдэггүй байх нэ. Өмнө нь идсэн хоол шингээгүй байхад дахиж идэж болохгүй нэ. Хоолоо яарч сандран идэж болохгүй нэ. Ингээд эрүүл биеэс саруул ухаан төрнө гэдэг шүү дээ хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөе. Та бүхэн сурах бичгтэрээс сайтар уншиж тэмдэглэж аваарай. Баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.